Сайн байцгаана уу? За бүгдээрэнд нь бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ Сиамын аимшигт ах トゥ 2 гэж нэрлэгдсэн Франц даяар шууган тарьж байсан хэргийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд бичлэгтээ орцгоё. Францын хойд хэсэгт байдаг Pas-de-Calais гэх бүс нутгийн Le Portel гэдэг 9000 орчим оршин суугчтай тосхны багт наадам 3 хоног үргэлжилдэг бөгөөд 1997 оны 2 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө хамгийн сүүлийн өдөр нь байв. Хүмүүс энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг ба багт наадмын хамгийн оргил үе сүрлээр хийсэн хүүхэлтэйг олонний өмнө галтан шатах ёслол байдаг. Тэр орой Мяглан овогтой эгчдүү 2 Пеги болон Амели, Руйфан овогтой эгчдүү 2 Одре болон Изабель дөрөв халаасандаа 50 франктэй баяр хөөр болон явдаг. Одре 20 настай, Изабель 17 настай бөгөөд эднийх нүүж ирээд 5 сар болсон ба тэр дөрөв найзлаад удаагүй байсан. Одре Изабель хоёрын хувьд анхных нь багт наадам бөгөөд ээж нь тэдэнд дөрүүлээл хамт байгаарэ салж болохгүй шүү гэж захаад оройг сайхан өнгөрүүлэхийг хүсээд явуулдаг. Оройны 22 цаг болж байсан ба тэд багт наадмын оргил үе болох сүрлэн хүүхэлтэй галтан шатах ёслолыг хүлээнгээ бааруудаар явж оройг хөгжилтэй өнгөрөөж байв. Сүрлээр хийсэн хүүхэлтэйг олонний өмнө галтан шатах ёслол нь өвлийн хүнд үеийг ардаа орхиж хаврын улирал ирж буйг зарлан амьдралын баяр баясгалан гухтан авч байгааг бэлэгддэг байна. Ингээд хүлээсэн мөчөж ирж хүмүүс галыг тойрон бүжиглэж хөгжил цэцгөөсний дараа Le Portel тосхноос 3 км зайтай байх Équion Plage гэх нэгэн жижигхэн тосхны бүжгийн танхимд очиж хүмүүс баяраа үргэлжлүүлэн тэмдэглэдэг. Одре Изабель хоёрын эгч Виржини уган тэдэнтэй хамт байсан ч түүний толгой өвдөд ядраад байсан тул охидтай хамт үргэлжлүүлэхээс татгалзаад харсан байна. Изабель тэр орой найзуудтайгаа уулзахаар тохирсон байсан ч олон хүмүүс дунд төрөлцөөр уулзаж чадаагүй. Багт наадамч өглөөний 7 цагт дууссан. Өглөөний 8 цагийн үед Пеги, Амели хоёрын ээж Мари Жозе өмнөх оройн маргааш өглөө Équion Plage тосхонд өглөөнийхөө цайг уухаар тохирсон байсан учраас очиод хүлээдэг ч охид ирээгүй. Ингээд Мари Жозе тэр үедээ нэг их санаа зовоогүй бөгөөд хин нэгнийдээ очиж хонсон байх гэж бодсон ч ахындаа болон ээжиндээ очиж асуугаад ирээгүй болохоор нь тэгсхийгээд харьсан байгаа. Өдөр болоход тэд ирээгүй байсан ба Мари Жозе Одре Изабель хоёрын ээж Мадам Ламот руу залгаж асуухад тэдэж бас гэртээ ирээгүй байсан бөгөөд тэд таньдаг бүх хүмүүс рүүгөө залгаж асуусан ч ямар ч сураггүй хэвээр байсан. Орой болж гэр бүлийнхэн санаа зовсоор Boulogne-sur-Mer хотын цагдаад огтой алга болчлоо гэж мэдүүлэхэд цагдаа нар нэг их тоосон шинжгүй багт наадам дуусаад удаагүй байна. Охид зүгээр нэг хаашаа ч юм явсан л байх утгагүй хүрээд ирэх байхаа гэсэн хариуг өгдөг. Гэсэн ч ойр хавийн цагдаагийн хэлцүүд рүү гэрээсээ явсан гэсэн тодтголтой зар тараадаг. Охидын гэрийнхэн тэдний гэрээсээ зүгээр ингээд яваад хүүхдүүд биш гэж мэдэх учраас итгэхэд хэцүү байсан. Одре Изабель, Виржини 3-ын ээж нь нас барсан тэд аавгүй байсан учраас Мадам Ламот тэднийг 3, 4, 6 настай байхад нь өргөж авсан байна. Багд нь өргөж авсан болооч ч тэрүү охид өргөмөл ээжтэйгээ маш ойр дотн байдаг. Пеги, Амели хоёрын хувьд ч гэсэн бас багасаа аавгүй өссөн болохоор ээжтэйгээ бас маш их ойр дотн. Дээрээс нь Амели 4 өдрийн дараа 17 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр төлөвлөсөн байсан. 4-ийн 4 хүүхэд гэрээсээ зүгээр л яваад өгнө гэдэг бол яаж ч бодсон байж болшгүй зүйл байд. 2 сарын 13-ны өдөр охидыг алга болсноос хойш 2 хоногийн дараа тэдний гэр бүл найз нөхд нь цагдаа нарыг хангалттай идэвхтэйсэн ажиллахгүй байна гэж үзээд тэд өөрсдөө хайхаар шийддэг. Ингээд 6-аас 8 км-ийн диаметртай ойр тойрныг нэгжиж үздэг. Байдаг болон тухай агуулга, хонгол, бол далайн эргийн тэр хавар байдаг дайны үеийн бетон хамгаалалтын байрнуудыг хүртэл шалгаж үзсэн. Бас тосхны бааруудаар зургийг нь үзүүлэн яваад ч нэмэргүй байсан. Ингээд тэд охидын зургийг хэвлээд 30 км-ийн эргэн тойронд нааж, зар тарааж хин нэгэн гэрч гарч ирэх байхаа гэсэн гордлог бол тээж байсан. 2 дугаар сарын 14-ний үдээс хойш Мадам Ламотын гэрийн утас руу нэгэн хүү залгадаг. Тэрээр хэлэхдээ бол багт наадмын орой цэцэрлэгт хүрээлэнд найз охинтойгоо ингээд сууж байсан чинь хин нэгэн тэднийг ажиглаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэр хоёр айсандаа бол яаран босоод явхад дараас нэг 2 эрэхтэй гарч ирээд тэднийг дагсан байгаа. Тэр хоёр хамаг байдгаараа хурдан алхаж тэр хавийн хамгийн ойрын гэсэн баар руу чиглэн явж байгаад эргэн харахад тэд бол харагдахгүй байсан. За ашгүй дагахаа болчлоо гэдэг сэтгэл тайвшраад явж идлээ. Гинэт тэдний өмнө нэг цагаан өнгийн хажуудаа ногоон судлуудтай хойд бүсийн нутгийн дугаартай фургон машин гарч ирсэн.
Тэгээд дотор нь нөгөө түрүүний хоёр эрэгтэй бол сууж байсан байгаа. Тэгээд тэр хоёр хүү охин хоёрыг одоо аимшигтай муухаар харж яснаа одоо хурдаа нэмээд явж оцсон гэсэн одоо мэдээллийг мадам Ламотод бол өгдөг. Тэгээд мадам Ламот шууд л одоо цагдаагийн газар руу залгаж мэдээлэлээ бол дамжуулсан. Тэгээд дээрэс нь сонингийн газарт удамжинд наасан зар болон тэгээ саяныхаа мэдээлэлтэй бол хамт өгөөд одоо хэвлүүлээд гаргахаар болдог. Үүнээс хойш цагдаагийн газар болон мадам Ламотын гэрлүү одоо фургон машиныг одоо тэнд ч харсан, энд ч харсан одоо гэх мэтчлэн хүмүүс одоо залгаж мэдээлэл өгч байсан. Гэсэн ч одоо цагдаа нар хэлсэн газар болгоныг нь шалгаж байсан ч тоймтой мэдээлэл байхгүйсэн учраас бол маш их өндрөл учруулж байв. Гэтэл нэг үндэсний сонины одоо сурвалжлагч мадам Ламотын руу одоо залгаад хүүхдүүдийн зургийг хэвлэлж болох талаар одоо зөвшөөрөл аваад орон даяар одоо сонин хэвлэлд нийтэлж зурагтаар бол мэдээлдэг. Алга болсноос хойш 6 дахь өдөр одоо нэгэн залуу Бoulogne-sur-Mer хотын цагдаагийн газарт ирж бас нэгэн мэдээллийг өгдөг. Тэр залуугийн хэлснээр би Амелийг харсан, тэр бол одоо манай хөөш байгаамаа. Би түүнийг одоо 5 гаргийн үдээс хойш 14:30-аас 15 цагийн үед бол тэр автобусны буудлын одоо өмнөр өнгөрж явахыг бол харсан. Би бол андуурахгүй гэсэн одоо мэдээллийг өгдөг. За энэ өдөр бол 2 дугаар сарын 12-ны өдөр буюу Багтнаадам дууссаны одоо маргааш өдөр нь байсан. Тэр ямар ч байсан цагдаа нарт одоо саяны гэрчийн мэдүүлэг нь охид ямар ч байсан амьд байгаа юм байна гэсэн бол найдварыг бол төрүүлдэг. Ингээд өглөөний 7 цагт мөрдөгчд одоо охидын гэрүүдэд очиж тэдний өрөө болон хувцас, хунар, хувийн эд зүйлсийг нь бол нэг мөрчин шалгасан ч одоо ямар ч нэмэр болохоор бол зүйл бол байгаагүй. Мөрдөн байцаагчид Францын өнцөг булан бүрээс ирж байгаа гэрчүүдийн мэдүүлгийг одоо хүч цаг заваа одоо зарцуулан байж шалгаж байгаа ч гэсэндээ нөгөө фургоны талаар бол олж чадахгүй л байсан. Гэтэл 3 хоногийн дараа бас нэгэн нэрээ нууцлсан эмэгтэй мадам Ламотын руу одоо залгаж сонинд нийтлэгдсэн тэр фургон машин бол ах トゥ хоёр жууданыхаа бидний гэр бүлийнхэнд бол итгэхэд маш бэрх хүмүүс. Тэр ах トゥ хоёр бол одоо өмнө нь шоронд хүн амны болон хүчингийн хэрэгээр ял эдэлж байсан гэд гэрийнх нь хаяыг зааж өгөөд бол уцаа тасалдаг. Ингээд охидын найзууд өгсөн хаягаар нь шууд очдог. Тэгээ Лү Бохтел тосгоноос 20 км-ийн зайд байх Дан гэх одоо жижигхэн тосгон байсан. Тэгээ маш том хашаатай, дунд нь нэг амбар, эргэн тойронд нь бүхэлдээ хог нов шивдэрхий зүйлээр дүүрэн бараг л хогийн онхорсыг юм газар байсан. Тэгэд найзууд одоо тосгоныг жоол тойрч одоо эргэлдэж агаад нэгэн бааранд орж нутгийн иргэдээс бол тэдний талаар бол сургалсан. Ах トゥ хоёр бол өмнө нь хүн амны хэрэгээр хүчингийн хэрэгээр ял авч байсан гэсэн түрүүний эмэгтэйгийн өгсөн мэдээллийг бол баталж өгдөг. За тэгэхээр энэ хэрэгт яригдж байгаа ах トゥ хоёрыг бол Jean-Michel Jourdan, Jean-Louis Jourdan гэдэг байгаа. Тэгэхээр Jean-Louis Jourdan 1959 онд төрсөн ганц бие. Тэрээр 1986 онд одоо бэлгийн хүчирхийлэл үйлдэж 8 сарын хорих ял авч исэн. 87 онд дахин одоо бэлгийн хүчирхийлэл үйлдэж 1 жилийн хорих ял, 89 онд хүчингийн хэрэгээр 10 жилийн ял авч исэн хүн байгаа. За Jean-Michel Jourdan болохоор дүүн 1962 онд төрсөн гэр бүлтэй 3 хүүхэдтэй байсан ч одоо нэг охин нь 4 сартаа одоо менингээгээр бол нас орсон байдаг. Тэр багасаа л ер нь гэмт хэрэг үйлдэж байсан ба 1978 онд 16 нас хүрэхдээ жилээ 13-тай нэгэн охиныг хүчинтэж 10 жилийн ял авсан ч одоо 3 жил нь тэнсэн харгалцсан байгаа. За 1986 онд аавыгаа буудаж санаатаагаар одоо биед нь ноцтой гэмтэл учруулсан хэрэгээр 3 сарын тэнсэн авсан. За тэгээд 1989 онд одоо 19 настай эмэгтэй амь насыг хөнөөсөн хэрэгээр 15 жилийн ял авч исэн одоо ийм гэмт хэрэгээс салдаггүй ийм залуучууд. Ингээд 4 охины одоо найзууд тэднийг Jourdan гэр бүлийн одоо гэрт нь амьд хоригдчихэж магадгүй гэж бодоод одоо гэрийнх нь ойролцоо хэдэн цаг одоо нуугдан харж байхдаа бол цагдаа нарыг болоо дууддаг. Тэгээ цагдаа нар ирээд одоо дайрч орон ах トゥ хоёрыг нь баривчлал аваад явах бах гэж бодсон чинь илтгээгүү. Тэгээд эргэн тойрныг ингээд харж ажиглаж байснаа шууд яваад өгчдөг байгаа. Тэгээд цагдаа нар бол энийгээ тайлбарлахдаа ах トゥ хоёрыг одоо хэрэгт татах ямар ч тийм нотлохоо харагдахгүй байсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй орон нутгийн өөр нэгэн цагдаагийн хэлцээс одоо мөрдөн байцаагчид руу залгаж хайлтад байгаа цагаан фургон бол тэр хаваар явж үзэгдсэн гэх мэдээллийг өгөөд машиныхын дугаарыг бол цагдаа нарт өгдөг.
Нэг мөрдөн байцаагчид бол машины эзэнтэй очиж уулзахад тэрээр би саяхан одоо Жон Мишель, Жон Лю хоёрт бол зарчихсан шүү дээ. Ингээд одоо мөрдөн байцаагчид цагдаагийн мэдээллийнхаа сангаас одоо хайж үзэхэд ямар хүмүүс болохыг нь бол мэдэж аваад маш их цочролд орцгоосон байдаг. Ингээд 1997 оны одоо 2 дугаар сарын 20-нд одоо охтыг алга болсноос 9 хоногийн дараа одоо 40 гаруй цагдаа нар бол ах トゥ хоёрыг гэрээс нь очиж бол баривчилдаг. Ах トゥ хоёр одоо хамгийн сүүлд шоронгоос суллагдсныхаа дараа Итабл гэх хөрш тосгонд бол нийтийн байранд хамт амьдардаг байсан ч гэсэндээ одоо Дан гэх жижигхэн тосгон руу одоо өдөр болгон аав ээжиндээ бол ирдэг байсан байгаа. Дан гэх жижигхэн тосгонд бол аав ээжийн гэр байдаг бөгөөд яг л нохон хороо шиг хогийн хонхорл гэсэн үг одоо хашаан дотор нь баасшээс холилдсон хүн хідэн амьтдтэй тэгээд эдгээр нь бол гэрт нь бол хамт амьдардаг муу усны хоол шиг бөмбөхий тэгээд тэдэндээ бол бүгдээрээ эсвэлэн амьдардаг тэдний 5 нь одоо 12-оос доош насны хүүхдүүд байсан. Тэгээд ямар ч одоо банны өрөө байхгүй, нойлын өрөөж байхгүй тэгээд хүүхдүүд нь одоо ингээд хөл нүцгэн тэрэндээ бүр ингээд бүлдээл явж идэг амьтдтайгаа нийлжсэн. За тэгээд ер нь бол тэдний гэр бол жижигхэн тосгоныхоо бол яг төвд нь байдаг бөгөөд гэрийн гадуур нь бол 150 гаруй тонн төмрийн хаягдаад л одоо баахан электрон барааны үлдэгдэл гэж ер нь байхгүй юм байхгүй. Тэдний гэр бүл бол тэр тосгоныхоо бол атманууд нь байсан байгаа. Тэд бол тосгоныхныг одоо айлган сүрдүүлж хил амаар доромжилж байдаг учраас хүмүүс тэдэнтэй тааралтаас одоо зайлсхийж холуур тойрж явдаг байсан. Тэдний аав нь бол архичин. Тэгээд ер нь бол тэдний хүчирхийлэл гарахгүй өдөр гэж ер нь бол байхгүй. Ах トゥ хоёр бол нийлж байгаа дөрөв аавыгаа бол байнга л зодож цаанчжээдэг, хашгирч орилжээдэг. Тэгээд ер нь бол хэд хэдэн удаа аавыгаа зодож жагаад ноцтой гэмтэл учруулад эмнэлэг твтүүлж исэн байгаа. Жон Мишель бол гэрийнхээ бол толгойлогч өдөртөг чинь тэрээр одоо 1 м 80 см өндөр 110 кг жинтэй том биетэй булчинлэг учраас бол хүмүүс маш их айдаг. Жон Мишелийн анхны одоо хүн амны хэргийн шүүх хурлын үеэр бол сэтгцийн эмчнэр түүнийг бол бүдүүлэг хуваа хичээсэн араатан шиг хүн гэж тодорхойлсон байгаа. Тэр багаас бол байнга л зодон хийж ахтайгаа хамт одоо хулгай хийдэг ямар ч одоо ёс суртахуунгүй нийгмээс тусгаарлагдсан буруу одоо зуршилд бол автаа амьдарч бивэрсэн байдаг. За түүний хувьд бол ямар ч дүрм журам одоо хууль ёс үн цэнгүй зүйл байдаг. Ер нь тэр бол өөрийнхөө бүхнийг шийддэг. Түүний үзэл бодлоор бол хулгай хийсэн нь одоо өөрөө асуудал биш харин баригдах юм бол асуудал болно гэсэн ойлголт бол хамгийн чухал байсан байгаа. За түүний ах одоо Жон-Луи Жордан за тэр ч бас одоо сэтгцийн эмч нарын дүгнэлтэд орж исэн бөгөөд түүнийг оюун ухааны одоо хувьд баг зэрэг хомсдолтой архинд донтсон гэж дүгнсэн байдаг. За тэгээд энэ хоёрын одоо нийтлэг шинж бол тэнийг хулцгаар дээрэмгүй ямар ч одоо ёс суртахуунгүй эргцүүлэн бодох чадваргүй тэд хийсэн үйлдэлээ ойлгож яагаад одоо шийтгэж байгаагаа ч одоо ухамсарлаж чаддаггүй тийм хүмүүс. За шинжээчдийн хэлснээр одоо тэр хоёулаа одоо өөрсдийн бэлгийн хүсэл тажаалал бол хянах чадваргүй хүмүүс байгаа. Энэ Жон-Луи Жордан бол одоо хизээч эмэгтэй хүнтэй бол доктортай харилцаа тогтоож чаддаггүй. Яагаад тэгэхээр бол тэр бол өөрийнхөө гадаад төрхөнд одоо сэтгэл хангалуун байдаггүй. Тийм сайхан одоо царайтай биш. Эмэгтэйчүүдийг одоо татах үйдтэй хүн биш байсан. Тэгээ үүнээсээ болоод тэр бол байнга одоо ингээд доромжлогдсон, гадуурхагдсан одоо мэд санагдаж энэ нь бол түүнд маш их одоо сэтгэлийн гүн шарах үлдээж байсан байгаа. Ер нь бол түүний бодлоор бэлгийн дур хүслээ одоо хангахын тулд эмэгтэйчүүдэд ер нь бол хүч хэрэглэх нь зүйтэй юм байна гэсэн ухагтхуун бол ер нь багаас нь ингээд суудсан байгаа. 1985 онд Жон-Луи одоо 26 настай байхад нь одоо нэг маск зүүсэн эрэгтэй одоо шүн бүр одоо тосгонд гарч ирээд айлуудын эргэн тойрон дээр гэлтэн эмэгтэйчүүдийг одоо сүрдүүлдэг болсон байгаа. Тэгээ бүгд л энэ бол одоо Жон-Луи гэж бодож байсан. Тэгээ маш олон эмэгтэйчүүд гомдол гаргаж одоо тосгоны эрчүүд шүнээр харуулд гарч байсан ч одоо тэр хэрийг бол барьж авч чадаагүй. Бивч одоо тэр үед нь одоо Жон-Луи бас одоо хүчингийн хэрэгээр одоо шоронд орж тэгээ нөгөө багтаа ирч гэсэн бас алга болчихсон. Учир нь тосгоныхны хувьд одоо тэр маск дээр бол Жон-Луи гэдэгт бол итгэлтэй байсан. Жон-Луи шоронгоос гарах үед одоо тосгоныхон дахин одоо айдас давтаж тосгоны дараагаа түүнд өөр газар амьдрах байр санал тавихад бол тэрээр бол татгалцсан. Ингээд тосгоны дараах холбогдох байгууллагуудад хандаж зохих арга хэмжээ авахд хүсэлт явуулсан ч одоо хинч юу ч хийгээгүй. Энэ дунд нь ч гэсэн одоо улсын прокурор багтаж байсан. Тэгээ мужийн дарга одоо Жордан охтын гэрт ирж одоо асуудлыг шийдэхийг одоо хүссэн ч гэсэндээ Жон Мишельд одоо дүүд нь
хөөгдөд гарсан байгаа. Ингээд одоо юу ч өөрчлөгдөөгүй бөгөөд одоо тосхныхан хизээ нэг өдөр дахин одоо аимшигтэй хэрэг гарна гэсэн айцтайгаа л үлдсэн байгаа. За ингээд бүгдээрээ 2 дугаар сарын 20-ны ах トゥ 2 одоо баригдсан өдөр рүүгээ буцаад очицгоё. За Жон-Мишель, Жон-Лю 2 одоо байцаалтанд ингээ орж байхдаа бол юу ч ярихгүй байсан бөгөөд тэдний ам одоо нийлж байсан зүйл нь одоо тэд багт наадам руу яваагүй гэртээ байсан гэсэн мэдүүлгийг бол өгч байсан. Тэгээ мөрдөн байцаагчид тэдний гэрт болон ойр орчмоор нь шинжилгээ хийсэн ч одоо ямар ч эд мөрийн баримт олохгүй л байсан. Гэхдээ фургоны одоо хажуу талыг нь саяхан шинээр будсан, дотор талыг нь сайдар угаасан байсан нь бол сэжигтэй байсан байгаа. Тэгээ мөрдлөг явагдаж байхад цагдаагийн газар одоо нэгэн хос бол ирдэг. Тэдний санааг одоо багт наадмаас хойш нэг зүйл одоо зовоож байгаа бөгөөд одоо хэд хоногийн өмнө Boulogne-sur-Mer хотын одоо цагдаагийн газар мэдгдсэн ч одоо тоож хүлээж аваагүй байгаа. Хосууд мэдүүлэхдээ багт наадмын орой одоо Le Portel-ийн талбай дээр баяр одоо тэмдэглэж байгаа хүмүүсийг хараад ингээ машин дотроо сууж байтал тэдний яг ард нь одоо ах トゥ 2 жугадааны одоо фургон машин ирж зогссон. Тэгээ дотор нь байсан 2 залуу одоо бууга нэгэн сүмийн ойролцоох баарны хажууд нөгөөх нь одоо өөр нэг баарны хажууд очиж зогссон байгаа. Тэгээ тэр хоёрын царай нэг л хүүтэн зэвүүн зэвхий даацсан энтхийн хүмүүс биш. Тэгээ нэг л сэжигтэй харагдсан. 2 залуу одоо хэсэг байж ийснаа машиндаа сууцгаан одоо явхад нь бол хосууд тэдний дагахаар шидэд одоо холоос дагсан ч алдчихсан. Гэтэл хэсэг хугацааны дараа Икион плаж тосхны одоо зам дээр дахин тэдэнтэй тааралддаг. Харахад тэд 2 тосхны дунд нааш цааш явж байгаа шинжтэй байсан бөгөөд зам дээр зогсож гар өргөсөн хүмүүсийг л авч байсан. Ингээд тосууд тэдний машины дугаарыг тэмдэглэж аваад 2 цаг одоо тэдний дагсан учраас одоо мэдчих байхаа гэж бодоод одоо дагахаа болдог. Тэгээ хосууд одоо шөнийн 1 цагийн үед харахаар одоо явж байхдаа замдаа одоо 4 хүнтэй таарлцсан бөгөөд хамаатны хүүхдүүд нь явж иж магадгүй гэж бодоод хурдаа сааруулаад харсан ч одоо биш байдаг. Гэтэл одоо 4 охин байсан. Тэгээ охид ч одоо тэдэнтэй гараараа даллан мэдлээд өнгөрсөн байдаг. Ингээд тэдний хамаатнууд биш байсан учраас тэд одоо цааш рүүслүүлэн Le Portel тосхон руугаа одоо харахаар явцгаасан. Гэтэл одоо замд нь ах トゥ 2-ын фургон одоо зөрж өнгөрөх нь бол харагддаг. Эхнэр нь одоо буцаад явъя гэсэн ч нөхөр охин хоёр нь маргааш хичээлдээ хурдан харьцгаая гэдэг зөвшөөрөөгүй байгаа. Ингээд хосууд одоо цагдаа нарт ах トゥ 2-ыг одоо яг дүрсэлж хэлж өгдөг. Жон-Мишель, Жон-Лю 2-ыг одоо баригдсанаас хойш 48 цагийн дотор бол ер нь үннийг нь хэлүүлэхгүй байвал одоо хугацаанд дуусчих юм бол одоо суллагдах ёстой учраас цагдаа нарт бол жоохон хүндрэл учирж байсан. Тэгээ мөрдөн байцаалтын хугацаанд мөрдөгчдийн бол нэг анзаарсан нэг зүйл нь Жон-Мишель ямар ч үедээ барьц алдахгүй байгаа нь харагдсан. Жон-Люгийн хувьд бол зарим нэг асуултанд бэлтээг нь мэдрэгдэж сандарч одоо гуниглээж толгой удаалган одоо сул дорой болж байгаа нь бол харагдаж байсан. Тэгээд цагдаа нар түүнийг ер нь гэртээж бай, шоронд ч бай, байнгын хүчирхийл дунд байдаг учраас хүчээр шахаж болохгүй. Хэрвээ шахах юм бол улам одоо хаагдмал болж ямар ч үр дүн гарахгүй байна гэдгийг одоо мэдэж байсан учраас одоо хууль шүүхийн одоо хүнд өгс одоо хэрэглэхийн оронд нутгийн аялгауны өгс энгийн хиллэлийг ашиглан бол түүнтэй ярилцахаар бол шийддэг байгаа. Мөрдөгч одоо ширээн дээр 4 охины зургийг бол гаргаж тавихад Жон-Лю одоо юу ч ярихгүй нүдээ тэдний зургнаас одоо салгаж чадахгүй ширтэд бол бараг л хөршиж орхисон байдаг. Тэр үед одоо мөрдөн байцаагт Жон-Люд багада одоо маш дотн байсан нэг дүү охин хэдэн жилийн өмнө нас барсан гэдгийг мэдэж байсан учраас чи одоо дүүгээ алдсан тэр үед ямар их зовлон одоо сэтгэлийн шанал мэдэрсний одоо санаа одоо эцэг эхчүүд ба яг чиний дээр мэдэрсэн тэр зовлонгийг чинь одоо амсаж байгаа хэдүүлээ одоо энэ охтуудад туслая хаач байсан хамаагүй бүгдээрээ хамт явж тусалцгаая бүх хүмүүсийг зовлонгоос нь одоо салгая гэдэг одоо Жон-Люд одоо эвтэйг тэр хэлсгээд бол Жон-Лю одоо бүр сандарч ярьж чадахгүй eerж мууран хэцүү байдалд орсон байгаа. Тэгээд мөрдөгч одоо Жон-Люд одоо цаас харандаа өгөөд охтын одоо хаанд байгааг нь бол зурулж авдаг. Ингээд мөрдөгчд одоо зурулж авсан зургийнхаа дагуу Жон-Люд дагуулan одоо Сан-Сесиль гэсэн далайн ирглүү одоо авч явдаг. Тэр тэднийг одоо элсэн давын орой дээр хүмүүс бараг очдоггүй одоо зэрлэг өвсөр бүрхэгдсэн газар бол аваачаад мөрдөгчд одоо түүнд баг зэрэг эргэлзэж ийсэн гэж байна. Яагаад тэгэхээр одоо магадгүй энэ газар биш байхаа би буруу газар заасан байж магадгүй эсвэл одоо намайг хүчээр хилүүлсэн болохоор би ингэж энд дагуулж ирсэн гэж мэдүүлгээсээ буцаж магадгүй гэсэн одоо
бодол мөрдөгчдөд бол төрсөн гэж байгаа. Тэгээд мөрдөгчдөд бол хугацаа бараг үлдээгүй учраас одоо гал цөнөөгчдийг дуудаж газар ухуулж хэлсэн ч одоо эхэндээ бол юу ч гарч ирэхгүй байсан ч ойролцоогоор бол 70 сантиметрийн одоо гүн ухахад бол улаан өнгийн хувцсны жижигхэн хэсэг бол гарч ирсэн. Тэр мөчид л одоо тэнд байсан хүмүүс одоо бүгд л бие биеэ харж болсон явдлыг бол ойлгоод одоо эмгэнэлт ингээд автаж байх үед бол харин жонлоо одоо юу ч болоогүй юм шиг хажууд нь байсан драгийн нохоодоо бол хүүхэд чиг одоо тоглолцсон. Шаал өөр ертөнцид байгаа юм шиг зан аваар гаргаж ирсэн байгаа. Мөрдөн байцаагчийн хэлснээр бол би өмнө нь одоо гэмт хэрэгтнүүдтэй таарч байсан ч одоо тэд нь багч гэсэн одоо хүнлэг чанар үлдсэн байдаг. Одоо заримдаа уйлж харамсаж би ингэж хийхийг хүсээгүй харамсаж чинь гэх мэтчлэн одоо үгсийг хэлдэг бол жонлогийн одоо хувьд ямар ч тийм зүйл ажиглагдаагүй. Одоо тэрний хувьд бол зүгээр л одоо түнгийн хаяглаа яваад булчсан юм шиг тийм энгийн зүйл шиг хандчихсан гэж мөрдөн байцаагч бол дурсан ярьсан байдаг. За тэгээд гал сүнэгчд маань ухсаар одоо 1 м 20 см-ийн гүнд одоо хүрэхэд 4 охиныг одоо дээрээс нь давхарлан болсон байсан. Сэтгүүлчид шарил зөөдөг байгууллагын машин одоо 4 охидын найзууд гэж маш олон хүмүүс одоо цугларсан байсан ч гэсэн тийм охидын 2 ээж болоод арай мэдэж амжаагүй байсан. Тэгээ ээж Лил гэх хот руу одоо өмгөөлөгч нартайгаа уулзгаар хурдны зам дээр машиндаа явж байхдаа араад жогоо. Одоо 10 хоногийн өмнө Булон-Сюрмигийн ойролцоо алга болсон 4 охины хэрэг илэрлээ. Цагдаа нар Сан-Сесилд одоо хайгуул хийж байгаад цогцсуудыг илрүүлсэн байна гэсэн одоо мэдээллийг сонсдог. Тэр үедээ бол ээж итгээгүү гэж байгаа юм биш баха. Бидний охтууд биш бах гэж юусоо итгэж чадаагүй. Шүүх хөмдлийн задлан шинжилгээгээр Изабелийн биед хүчтэй одоо зодуурын уул мөр бол маш их байсан. Одоо харин бусад 3 охинд нь бол бас бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг илэрсэн байна. Тэгээ дөрүүлээ бол боомлуулж амаа алдсан. Бэгийн уушгнаас одоо ээлс олцсноор түүнийг бол амьдаар нь булсан тогтогдсон. Шинжээч хэлэхдээ бол 4 охин одоо бүгд залуу эрүүл чирэг одоо өөрсдийгөө хамгаалах чадвартай байсан. Хэрвээ нэг хүн байсан бол магадгүй нэгийг нь барьж одоо болох байсан ч үлдсэн 3-ыг нь одоо нэгэн зэрэг барьж дийлэх боломжгүй. Энэ хэрэгт бол яалтчгүй 2-оос дээш хүн оролцсон байх ёстой гэж бол шүүх хөмдлийн дурдсан. За ингээд цогцсуудыг илэрсний одоо маргааш нь Жон Мишель болон Жон Лю нарыг бол албан ёсоор одоо яллагдагчаар бол татан хорсон байгаа. Ахтай хоёрыг баригдсанаас хойш одоо мянган хүмүүс одоо жагсаал хийж энэ жагсаал нь одоо хэдэн 7 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд октийн гэр бүлүүдэд бол олон зуун хүнээс дэмжлэгийн загцал ирж олон үл таних хүмүүс ирж одоо октийн шардлын өмнө хүндэтгэл үзүүлж байсан. Тэгээ бүс нутаг даяар одоо хүмүүсийн олон жилийн турш одоо хуримтлагдсан үзэн ядалт уур хилэн улам нэмэгдэж өшөө авалтын хэмжээнд хүрч магадгүй гэнэ одоо их баригчид Жорданы одоо гэр бүлийн бусад гишүүдийг ч гэсэн одоо нууц газар руу болон нүүрлэн шилжүүлсэн байгаа. Тэгээ мөрдөн байцаалтын одоо сүүлд ах トゥ хоёрын өөр өөрийн хөлбрийг ярьж тэдний мэдээлэл одоо хоорондоо зурж тэд бие биенээ буруутгаж одоо хинж аллах үйлцний хөлөө зөвшөөрөхгүйсэн. Тэгээ хин үнэн хэлсэн хиннийх нь одоо мэдүүлэг зөв юм бэ гэдгийг бол мэдхэд бол хэцүү байсан. Тэгээ мөрдөн байцаалтын үед эхнээсээ л ер нь бол Жон Мишелийн мэдүүлэг итгэл төрүүлэхээр бол байгаагүй. Жон Мишель одоо мэдүүлэхдээ бол ах Жон Люгийн одоо хамт багт наадмын орой бухтэлд утсан замаар баярлаж явсан хүмүүсийг бол машинаараа хөгж өгч байсан. Тэгээд бид бол шөнө 1 цагийн үед замын хажуугаар явж байсан 4 охиныг бол анзаарч хараад машиныхаа ард суулгасан. Тэгээд тэдэнтэй бол Жон Лю ард ярилцсан явж байсан. Тэгээд би энэ үед бол би бол жолоо барьж байсан. Тэгээд Сан-Сесилийн далайн ирэг рүү ирсэн. Би зургуулаа одоо машинаас бууж дайны үеийн тэр үед одоо хэрэглэдэг байсан хамгаалтын байр руу орцгоосон. Тэгээ би одоо машиныхаа түлхүүрийг одоо мартчихсан байсан учраас ахыгаа 4 охинтой хамт үлдээгээд одоо буцаад машин руугаа очиод түлхүүрээ авчгаад тэгээ хэсэг гадаа зогсож бол тамхи татсан. Тамхиад ажиж дуусчаад хамгаалтын байр руу одоо буцаад явхад замдаа бол алхахтайгаа бол таарсан. Тэгээ тэрэндээ хамт бол охид бол байгаагүй. Тэгээд би ахасаа одоо 4 охин хаана байна гэж асуухад бол Жон Лю одоо хэдхэн метрийн цаана тэдний цогцос хэвтэж байгааг бол зааж өгсөн. Тэгээ Жон Мишель ахтай бол маш их уурлан хашгирч одоо бархирч байснаа одоо охтуудыг одоо нэгээр нь сэгсрэн шалгаж үзээд
бүгд аль хэдийн амь насаа алдсан байна гэдгийг мэдсэн гэж байгаа. Дараа нь тэр машин руугаа буцаж очиод хөвгөр зүйл авчирсан. Ахтай тусалж огцын цогцсыг элсэнд овнд булаад өглөөний нар манд үеэр тэр хоёр гэртээ буцаж очицгоосон гэж Жон Мишель мэдүүлсэн. Харин Жон Люгийн хэлснээр бол тэд үнэхээр багт наадмаар эргэлдэж байсан. Дараа нь 4 охиныг фургандаа суулгасан. Гэвч охид бол машин буруу чиглэлд явж байгааг мэдээд маш их сандарч цутгыг оролдож орлож хасчихж байсан. Тэгээд тэд Сан Сисилийн далайн ирэг дээр очиод бүгд бол хамгаалтын байр руу орсон. Тэгээд Жон Мишель нэг охиныг дагуулan давруу авч гарч Жон Лю хамгаалтын байранд бусад охтыг нь бол харж үлдсэн. Тэгээд 20 минутын дараа Жон Мишель буцаж ирээд дараагийн охиныг авч явсан. Ингэж нэгээр нь дагуулж явсаар сүүлийн 4 дахь охин нь бол үлдсэн байгаа. Тэр үед охиныг гидсэн өвдөж байсан гэсэндээ тэднийг дагаад бол одоогийн дэш бол өгсөн. Тэр үед Жон Лю охинд бол бэлгийн хүчирхийлэл үлдсэн байна. Тэгээд дараа нь бол өний оройд гарч Жон Мишель охиныг бол араас нь боомлж амийг нь хөнөөсөн. Ингээд ах トゥ хоёр хамтдаа 4 охиныг болж өглөө өөрөөр гэртээ харьцаасан гэж мэдүүлсэн. Тэгээд Жон Лю зөвхөн нэг охиныг л хүчирхийлсэн. Гэхдээ бусдыг нь Жон Мишель хийсэн гэж дүүрэг бол бүгдийг тогтсон. Жон Люгийн мэдүүлэг бол мөрдөгчдөд задлан шинжилгээний хариутай хамгийн ойр тусч исэн. Гэхдээ энэ бүхэн Жон Лю үнэн ярьсан гэдэгт бол шүүгч болго өөр байрч сууртай байсан. Шүүгчийн үзэж байгаагаар бол охид бодит байдал дээр ийм замаар тэр дундаа шөнө оройн цагаар танихгүй хоёр хүнийг дагаж явна гэдэг бол боломжгүй зүйлээ. Тэгээд охид бол хамгаалтын байр руу очихын тулд ажлуулуун дундуур явж давцсан дээр авирч торон хашаад авсан гэж бол Жон Лю мэдүүлсэн байгаа. Бодит байдал дээр бол тэр шөнө бол ямар ч гарч ийдэн байхгүй, маш харанхуй, дээрээс нь бороо орж исэн учраас агаарын чийгшил бол 98% байсан. Тэгээ өөрөөр хэлэх юм бол цагаагаарын нөхцөл бол маш хүнд байсан. Гэсэн ч охтын хувцсан дээр бол огтхон урагтаж юм татагдсан шинж тэмдэг бол байгаагүй. Энэ нь бол тэд бартаатай газар торон хашаад авч яваагүй гэсэн үг. Тэгээ далайн эрэг учраас болон хамгаалтын байр элсээр дүүрэн байхад хэрвээ тэнд хүчирхийлүүлсэн бол охтын дотор хувцсан ч гэсэн дүүрэн элс байх ёстой. Тэгэхэд огтхон ч элс байгаагүй. Тэгээ дээрэс нь Жон Лю мэдүүлэхдээ ах нь охтыг нэгээр нь дагуулж гарсан гэсэн дарааллыг бол зөвхөн хувцаар нь тодорхойлсон. Тэгээ хамгаалтын байр дотор бол харанхууд ямар ч хөдөлгөөн, ямар ч хувцсны өнгийг ялгаж харах боломжгүй гэж бол шүүгч бол үзэж байсан. Охтын цогцос болон биеийн дээрээс олсноос нийт 6 бэлгийн эс олдсон бөгөөд Лил болон Нон хотын шүүх шинжилгээний лабораторид түүнийг шинжилсэн гэсэндээ Жон Мишелийн хөө, Жон Люгийн хөө гэдэг генетикийн тодорхой дүгнэлт гаргаж чадаагүй. Учир нь 1997 онд ДНХ шинжилгээ бол дөнгөж хөгжиж байсан үе байсан учраас. За гэхдээ нотлохоо гаргаж авсан нь Пегигийн ДНХ бол амилыг хумснаас бол илэрсэн байдаг. За энэ нь бол эгчдүү хоёр сүүлчийн мөчөө хүртэл бие биенээсээ зуралтад салдалгүй тэмцэлдэж байсныг бол баталж байгаа гэж үзсэн. Хэрэг гарснаас 8 сарын дараа Жон Мишель мөрдөн байцаалтын явцад ДНХ-гийн шинжилгээ найдвартай баталгаа болж чадахгүй байна гэдгийг бол мэдсэн байгаа. Тэгэнгүүтээ өгсөн мэдүүлэг бол бүр мөсөн өгөөсгөж өөрчилсөн. Тэгэхээр юу гэж мэдүүлсэн бэ гэхээр бид багт наадмын тийш бол явсан. Тэгээ шүнжэнгөө баярлаж байгаа хүмүүсийг бол фургоноор зөөж байсан гэдгээр бол хөлийн зөвшөөрсөн байгаа. Гэхдээ 4 охин тэдгээрийн дунд байсан эсхийг бол мэдэхгүй байна, санахгүй байна. Тэр охтыг Сан Сисиль руу хизээж авч яваагүй. Тэгээд шөнө 1-2 цагийн үед ахтайгаа хамт ийш тийш явсаар байгаад ядраад тэгээд гэрлүүгөө буцахаар болсон ч гэсэндээ жолоо барьж байх үед нойромглоод байсан тул гэрээсээ 10 км орчим зайд зогсоод өглөө болтол унтсан гэж мэдүүлгээ бол өөрчилсөн байгаа. Гэвч мөрдөн байцаагчид Жон Мишелийн мэдүүлгийг бол няцаах нотлохоо олсон нь фургон дотор бол удаагийн нэг чихний эмэг бол олдсон. За нөгөө эмэг нь болохоор түүний цогцсоос бол илэрсэн учраас энэ нь бол охины эмэг мөн гэдгийг бол баттай болгосон. Тэгээ энэ нь бол охид үнэхээр тэдний машин цууж байсан тэр ч байтугай хүч хэрэглэх үед эмэг нь унсан байж болохыг бол харуулж байгаа. Тэгэхээр бол бүх зүйл фургон дотор болсон гэж үзэх үндслэл бол бий болсон. Шүүгчийн таамгаар бол 4 охиныг машин дотор зодож хүчээр хийлж дараа нь бол хүнөөсөн байж болжгүй.
Хэдийгээр энэ нь одоо жижигхэн фургон байсан ч дотор нь одоо хөдөлгөөн маш хязгаарлагдмал учраас охтыг дарамталж хүчээр барьж одоо тогтоох боломжтой гэж үзэж байсан. За ерөнхий прокурор энэ наллага бол санаатай урьдчилсан бэлтгэсэн хэрэг гэж үзсэн. Тэд зориуд фургон машин худалдаж аваад тэгээ энэ нь бол тэдний зэвсэг болсон гэж үзсэн. Тэрээр үүнийг бол банк дээрэмдэх гэж одоо буу атагтай адил гэж бол тодорхойлсон байдаг. За ингээд мөрдөн байцаалтын дараа шүүхийн бүрэлдэхүүн одоо хэрэг болсон газар Сан Сесилийн одоо далайн ирэг дээр очиж шалгалт хийдэг. Тэгээ гэр бүлүүд, гэрчүүд, шүүгчид, тангарагтнууд, яллагдагчид бүгд хамт байсан. Тэгээ тэнд зундлуугийн ярьсан хувилбарыг бол шалгахад өдрийн гэрэлтэй одоо цагаагаар сайхан байсан ч одоо хүмүүс хаач чулуу торон хашааг давхад бол маш бэрхшээлтэй байсан. Энэ нь одоо шүн бороо шуурган дунд одоо охтыг хүчээр чирсэн гэх хувилбартай бол огт тохирохгүй болохыг бол баталсан байна. Ингээд шүүх рүү одоо буцсны дараа прокурор бол ах トゥ нарын харгас хэргийн өөр нэгэн нотлохыг бол гаргаж тавьсан. Тэр нь юу байсан бэ гэхээр охтын одоо булшны хажууд одоо 2 ширхэг шар аргины одоо лааз олцсон байгаа. Тэгээ шүүх хурлын үеэр одоо прокурор Жон-Люгоос одоо гинтийн байдлаар охтыг одоо булсан газраас олцсон 2 шар аргины лааз энэ байна. Та хоёр одоо охтыг булсныхаа дараа хүч гаргасныхаа одоо шагнал болгож хүүтэн чайр ариг уус юм уу гэж асуухад бол Жон-Лю түн рүү хараад хүүтэн биш бүлээхэн байсан гэж хариулсан. За энэ ганцхан өгүүлбэр бол өөрийгөө одоо бараг илчилж байгаа одоо бүхнийг одоо хилээд өгчөж байгаа бол нотолж байгаа. Ингээд шүүхийн шийдвэр гарч одоо Жон Мишель, Жон-Лю хоёрыг бол бүх насаар нь хорихад бол оноосон байдаг. 2002 оны 3 дугаар сард ах トゥ хоёрын давд заалдах одоо шүүх хурал болсон ч одоо анхны шүүх хурлын шийдвэрийг бол хэвээр нь үлдээсэн. Ингээ 2 дахь давд заалдах шүүх хурлын үеэр Жон Мишель зөвхөн нэг л зүйлийг хүлээн зөвшөөрсөн охтын цогцсыг булшлахад оролцсон гэсэн байдаг. 2003 оны 2 дугаар сард охид одоо амиа алдснаас 6 жилийн дараа Сан Сесилийн одоо далайн иргэн дайны үеийн хэрэглэгдэж байсан хамгаалтын байрыг бол дэлбэлэн устгасан байдаг. За энэ нь бол Пеги, Амели, Изабель, Удгай нарын одоо дурсгалд зориулсан үйлдэл байсан байгаа. 2003 оноос хойш Кон хотын 20 ангид хоригдож байсан Жон-Лю Журдан урт хугацааны өвчний удмаас 2019 оны 3 дугаар сарын 6-нд бол хотынхон эмнэлэгт бол 59 наснда таалалд өгсөн байгаа. Харин Жон Мишель Журдан одоо хүртэл хоригдсон хэвээр байгаа юм байна. За ингээд өнөөдрийн маань бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол subscribe болон лайк дараарай. Тэгээд энэ хэргийн талаар юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.